одоогийн байдал хэрвээ бид нар зорилго гэдэг нэг нь тодорхойлоод явлаа шүү дээ тий. Гол асуудал нь зорилго нь бас яг ерөнхий санаа байгаа аахгүй бид нар бүх юмыг зураглаж бид нар харж чадахгүй байхгүй ямар үр дүн гарахыг мэдэхгүй шүү дээ. Алхам хийн тэнгуутаа уналт гэж хардаг байхгүй жоохон алдаатай үр дүн гарахгүй болонгууд уналтыг харчингуудаа бид нар буцаж явж гин гэж ойлгоод байдаг. Яг үндэ цагаа төлөв бид нар буцаж явдаггүй байхгүй юу? Бид нар өөр төрлийн замыг бид нар бодож хэлдэг байхгүй. Тэгэхээр тэр үед яах вэ гэхээр за би одоо яг юу хүсэж юм гэдэг нэг асуултуудаа дэлгэрүүлж тавих өөрөөсөө тавих хэрэгтэй байгаа байхгүй. Тэрнээс биш бид нар уналтанд хүрсэндээ бас биш. Жишээлбэл одоо онлайн уулзалтыг би одоо 3-4 хэд удаага хийж 4-өө хийж байгаа шүү дээ тий. Гэтэл анх удаа хийхэд чи хөө яана хүн орж ирэх болоод яана гэж хэлжсэн тий. Тэгтэл ингээд аажандаа хүмүүс ороод ирчихсэн юм шүү дээ. Энэ линкийг өвчүүл болчтой юм байж гэдэг юм уу тий. Тэгээд линкээ өвч сураад тэнгуутаа цаг маань илүү ойлгомжтой болоод за энийгээ тавьтаа энийгээ байрлуулж энэ хүмүүстэй ингэж хийдвэл энэ хүмүүс чинь бас төөрөөд бодлаад яаж яана энэ орж ийн үү болж ийн үү гээл тий. Гайхаад ах юм байхгүй. Тэгтэл тэр үеийг би ингэж байгаа байхгүй оролцож байгаа оролцогчд маань бүгдээрээ камера агаад яах гэж байгааг нь мэддэхгүй нэг үнгүүгээл байрлал үнгүүг би тавьдаг байсан шүү дээ тий. Үнгүүгээл би хүчнээ цаг гаргаад хүмүүсийг ингээд цуглуулад явахаар орж иж байгаа хүмүүс ничээл нуугдаад тий камера хаагаад эсвэл нэг тим байгаад идэв шүү дээ тий. Нэг 10 хүн байгаад байхад тэгснэ давхардаж орж ирээл тэгснэ энэ хүн орж иж чадахгүй нэ гэж камерыг нь ордоод тий. Тэгэхээр ч айгүй хэцүү байгаа байхгүй юу? Тэгэхээр чи тэр миний зорилго юу вэ гэхээр би айгүй гоё онлайн уулзалт хийгээд монголчуудад туслая гэсэн зорилго байгаа байхгүй юу? Тэгтэл яг ингээд эхний юун дээр хийх чинь тийм алдаанууд гарч байгаа юм. Тэгэхээр тэнгуут нөгөө болохгүй ингээд би хаачаагүй байхгүй юу? Тэ? Тэнгуут за 2 сарын дараагийнхаа хийхдээ би илүү чанартай бүр хүмүүсээ тэ оролцох хүсэлтэй хүмүүсийг бүртгэн гээл тэ. Өөрчилж имэйлээ явуулсан бүр оролцсон гэдгийг мэдж байгаа хүмүүсийг бүртгэн гээл. Дахиад үнгүү мэдж байгаа хүмүүс гэсэн чинь зарим хүмүүс имэйлээ явуулчингуудаа өөртөө оролцохгүй би камера хаачин гээл. Оролцохгүй байхгүй ямар ч юу аахгүй тууштай юм байхгүй. Тэнгуут чи би баахан танихгүй өөр хүмүүстэй баахан өөр юм яриа тэ. Гэтэ яг үр дүнтэй мэдээж бодож байгаа би өөрөө бэлгэлтэй орж ирж байгаа болохоор энийгээ сайжруулах юм бол за дараагийн ээлжинд тэгвэл тэнгуутаа нэг бизнес юм болж байна тийм. Бизнесийн уулзалтан дээр за би зөвхөн бизнес оролцох гэж байгаа. Энэ удаагийн зорилгон дээр миний юу вэ? Бизнес яг хийхэд зарим хүмүүс ихэнх нь бэлэн биш байдаг шүү дээ тийм. Тэгэхээр ч юм уу бизнес болох ч юм уу үгүй ч юм уу яах юм тийм хүмүүсийг би цуглуулахгүй. Ерөөсөө бизнес хийх бэлэн хүмүүсийг цуглуулна. Тэр хүмүүсийг яаж яах вэ? Яаж таних вэ гэж тэнгуут чинь тийм хүмүүс бол мөнгө төлнө. Тэгээ жоохон мөнгө юу ачи. Тэгэхээр зүгээр л тэр хүмүүс чи одоо юу байгаа байхгүй юу? Ийм баг үнээр ийм одоо хугацааны те ийм их юм сурыг гэдэг ингээд явал жоохон хэмжээний мөнгө төлөөд гэхдээ хамгийн гол нь тэр хүний нөгөө гаргаж байгаа юу байхгүй юу? Тэрнээс ш надаас өгж байгаа юм бодод аюул байгаа шүү дээ те. Гэтэл хамгийн гол нь тэр хүмүүс яг би мөнгө төлчүүл орж ирдэг байхгүй. Орж ирэхдээ бүр итгэвтэй орж ирнэ те. Би энэ чинь төлцсөн шүү, би ингэсэн шүү гэ. Ажлаа зохицуулж орж ирдэг байхгүй юу? Тэ? Ялгааг анзаарч байна. Тэгэхээр жижиг өөрчлөлтүүд би хийсэн байгаа юмсэ тий. Миний гарах үрдэн зорилго ч гэсэн ялгаагүй зүгээр нэг зорилго гэж орж ирчээл тийм зорилго гээд харин тийм гээд тэгснээр нуугдаа тий. Ингээд ах чи аюу хэцүү. Тэрний он би яг үүндээ үр дүнтэй тий. Би энэ зорилго гэдэг нэг сурна. Би эндээс гарахтаа түрүүн сурхаа хэлэхдээ тэгжсэн шүү дээ тий. Би эндээс гарахтаа ерөөсөө би өөрийн гэсэн зорилготой гарч ирнэ гээд тий буцсан гээд үүрээ тэглөө дурдан хинэс хэлсэн. Ер нь яг тийм нэг хувийн яг юу ааш энэ дээр сурчил би ерөөсөө бүхэл бүтэн зорилготой өөрийн гэсэн одоо юмтай болно гэсэн үгсийг би оруулж ирнэ тий. Тэрнээс ш би энэ чинь ямар хин нэгэн хүн таалагдах гэж хийж байгаа биш тий. Хүмүүст өгөх гэж хийж байгаа. Энэ чинь видео дээр дараа нь YouTube дээр ингээ гаргаад тавихтай би үнэхээр хүн энийг үзчихээд бүр ямар гоё яриа болд юм бэ? Ямар гоё юм сонирхолтой хүмүүс оролцдог юм шүү дээ. Би сонирхолтой үнэхээр хүсэж байгаа хүмүүсийг оролцуулахыг хүсэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр миний зорилго юу вэ гэхээр би Монгол хүмүүст туслахыг хүсэж байна. Тэгвэл миний тусламжийг авахыг хүсэж байгаа хүмүүсийг би оруулах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэрнээс шаамаагүй тий хараа энд нэг их ч үнгүй англид нэг сууж агаад үнгүй юм хийд юм гээл үнгүй ч бас биш үн цэнтэй юм байхгүй юу? Тэ? Тэр үн цэнийг тий мэдэрч байгаа хүмүүсийг л оруулж ирэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр миний алсын хараа юу вэ гэхээр энэ онлайн уулзалт бүр YouTube дээр тавьсан ч гэсэн хүмүүс оролцож байгаа энэ хүмүүс ч гэсэн хэдэн жилийн өмнө би энэндээ оролцоод ийм сурсан, ийм чаддаг болсон гэд ингээд бахархаад бүр нүрээ нуухгүйгээр тий ил гарч ирээд ярилцъя, тгий ингээ гэсэн уулзсан хүмүүс орж ирээсэй гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр хэмжээгээр би чөлөөтэйгоо яриа өрнүүлнэ. Тэр хэмжээгээр би таны хувийн амьдралыг шийдэх хэмжээний хариултууд чи өгөх байхгүй юу? Тэрнээс биш те би одоо жишээд би нэг камер өмнө гараад ярих тухтаадаа одоо тгийг байхгүй юу? Тэ? Эсвэл Моника боцох нэг мундаг хүн болж харагдаж одоо тэгээд миний зорилго бол шал өөр. Ерөөсөө хүмүүс туслахсан
би хэдэн цаг суух нь хамаагүй нөө ард би маань алжаавал алжаадаг ахгүй төр маань юу гэдэг вэ чингсэн байдаг шүү дээ. Тэр шиг л бараг те энэ хүмүүс би бол яг хэдэн цаг суух нь хамаагүй хамгийн гол нь энэ хүмүүст өгчүүл айжиндаа энэ залуучууд чинь гэтээ тэргүй юу олж авахаа мэдээд авчих таньчин гэдэг зорилгоор те. Тэгэхээр тэрэн дотроос бид нар харж байна те дөнгөж сая хэлсэн жижигэн одоо жишээд би ухарч яваагүй байхгүй юу. Ялгаа нь юу вэ гэхээр ижилхэн болж байгаа хэсэг юм байгаа даа шүү дээ. Одоо онлайн уулзалт хийн гэдэг нь зөв зам тий. Онлайн уулзалт хийн гэдэг нь зөв зам. Харин онлайн уулзалтанд оролцож байгаа хүмүүс маань оролцохоосоо айгаад ичээд байв. За тэрийг яаж өөрчлөх вэ? Тэгвэл оролцохыг хүсэж байгаа хүмүүсийг оруулчих. Тэгвэл нэг өөрчлөгдөнө. Эсвэл одоо юу яг хүсэж байгаа хүмүүсийг яаж таних вэ гэвэл маш бага зардлаар бүртгөөсөө яг хүсэж байгаа хүмүүсөөд өөрсдөө бүр тий юм олж авахын тулд уулзаад асуух штеп. Тэр хүмүүсийн боломжийг олж чиг гэдэг санаа байхгүй. Тэрнээс биш тий. Тэгэхээр энд оролцож байгаа хүмүүс яг зөвхөн 10 хүнд оролцсон их юм хэрэггүй юм шүү дээ. 20 30 хүнтэй зурлаж чадахгүй тий. Гэхдээ яг 10 хүндээ яг авъя гэсэн оролцсон бүх хүмүүс тийм болохоор 5 6 цаг 7 8 цаг болцсон ч гэсэн манай онлайн уулзалтан дээр сууж байгаа хүмүүс гарч явахгүйгээр ингээл тий яг сонирхолтой хүмүүс тэгж амттай амьдараа амтрахыг чаддаг шүү дээ. Удаан сууж чадна, гүрэж чадна, тэмцэж чадна гэдэг шиг. Тэр ихтэл манай төрөчийн уулзалтан дээр амраа гэдэг өсгөө юусэн шүү дээ. Дөнгөж нөгөө эмнэлгийн орон дээр төрөхгүй өвдөө тэгтэж байгаа байхгүй юу? Тэ? Тэгсэн мөртлөнгөөсөө аюу өөрхөн тэ? Тэгж хилж байгаа мөртлөнгөөсөө бизнесээ бодоод яриад тэгтээд байгаа байхгүй юу? Дөнгөж төрөхгүй одоо бүр төрөхөд тэр чинь 9 сартаа жирэмсэн хүүхэн шүү дээ бүр зөндийсэн тэ? Чи өвчнөдөө яваад ингээд тий, тэгтэл тэр хүний тархинд ерөөсө бизнесэнд бодогдоод байгаа байхгүй юу? Гайхалтай тийм хүмүүсийг оруулж ингэж амар инспирэшн гэж ярьдаг шүү. Түнд нэг хүч өгж байгаа байхгүй юу? Тэр хүмүүс чи бэлгэлж байгаа байхгүй, бэлгэлж чаддаг байхгүй. Тийм хүмүүс л бэлгэлж чадна. Тэгвэл энэ одоо онлайн уулзалтанд оролцохдоо би ч гэсэн одоо юу гэх юм те яг тийм жинхэнэ хүсэлтэй, жинхэнэ юм хийх сонирхолтой бүр тэрийнхээ төлөө те өөрийгөө бүр даачлаад бүр надад байгаа ийм боломжууд байхад би энийг гаргаж хайж чадахгүй шиг гэдэг тийм зоригтой хүмүүсийг эвгээрээ дамжуулаад те үзэж байгаа одоо YouTube дээр үзэж байгаа залуучууд маань ч гэсэн бас жоохон урам аваасаа гэж хүсэж байгаа байхгүй юу. Тэгээд тэд нараар дамжуулж би яг нэг энэ гайхалтай одоо амьдрал гоё шүү, гайхалтай шүү. Та нар өөрсдөө хүсвэл те бид нар өөрсдөө хүсэх юм бол юу хийж чаддаг гэдэг санаа өгөх гэдэг.